За ингээд сургалтнаас бол ямар ч гэсэн хамгийн түрүүнд бол өөрийнхөө учрыг амар сайн ойлгож олж авсан. Өөрийгөө ер нь олоогүй, ойлгоогүй ингээд амар олон жил явсан юм байлээ. Тэгэл яг дэрэгдэх хань ижлээ хүртэл ингээл өөрийнхөө байх гал тийх ёстой, ингэх ёстой гэл те. Тэгээд нэг хувь хүний орон зайд хитрхи халтдаг байсан. Гэх мэтчлэн бол нүдэ нээсэн. Тэгээд ер нь бол хүүхд байхдаа их мөрөөдөлтхий янз бүрийн юм хийчихсэн, тэгхэмсэн гэж аюух боддог байсан хэрнээ яад ч мэдгүй тэд нар ингээд бодож исэн юмудаа ингээд унтраачихсан. Тэгээ ингээд яг сургалтын сууснаар бол одоо миний бүр ингээд бушилчихсан байсан мөрөөдлийг хүртэл сэрэж чадсан. Тийм өр өгөөчтэй мундаг сургалтанд суусандаа үнэхээр их баяртай байгаа. Тэр нөө би ингэж боддог байсан. За ямар ч байсан би ч одоо ингээ нөгөө нэг бага байхдаа ер нь их хэл их оролдож үзэх сурах сонирхолтой. Тэгээ ер нь нэг гадны орны хүмүүстэй нийлээд нэг тийм гоё нөгөө хүүхд төгжлийн төв тийм юмтай болно гэж боддог байсан байхгүй юу? Бага насны хүүхдийн. Тэгээд одоо амьдралын явцын дунд тэр мөрөөдөл маань бүр ингээ унтраад алга болцсон. Одоо тэгээ би тэрийг хийнэ гэж бодож байгаа. Энэ бол өөрийнхөө нэгдүгээр хаалгыг л нээсэн байгаа да. Яг багшийн манд хичээллүүд те яг өөрлөгөө одоо өнгийгөө те өөрийнхөө үн цэнийг мэдрэх тэр үн цэн гэдэг нь зөвхөн бие гэхээс штэ эн чинь бол харилцаа хүмүүс бол шууд нөгөө бодит бүтээгдэхүүн авдаг дандаа харилцаа худалдаж авдаг сэтгэл ханамж худалдаж авдаг гэдэг утгаараа би багшийн хичээллүүдийг ерөөхдөө ол маш сайн ойлгосон. Тэр талаасаа ердэн те бизнестэйгээ яаж холбох вэ? Одоо хувь хүн гэхээс илүү би одоо ажилтайгаа яаж холбох вэ? Яавал одоо ингээд бусдад үн цэнийг өгөх вэ гэдэг зүйлийг бол хичээллүүдээс нь ойлгосон. Хамгийн анх нөгөө нэг юу яасан штэ нэг санаандгүй нэг амтнд таалгасан штэ. Тэгэхэд яг тэн дээр таасан та тэгтэн санахгүй байж магадгүй таны хэлсэн бүх юм миний бүх одоо сүүлийн 2 хичээл дээр яг адилхан гарсан байхгүй. Тэгэл тийм би өөрийгөө нөгөө нэг барлуу гэж төсөөлдөг. Тэгээд одоо айдл хүн чинь хин ингээм хат ангаас өрмөр ингээд би ингээд хэлсэн. Тэгээд DC-тэй гээл ингээд бүгд ингээд таарсан. Тэгээ ингээд тэнгуут за одоо би одоо өөртөө ажиллана гээл тэгэл явцсан ер нь бол. Тэгээд ер нь бол маш гоё байсан. Яг тэгэхээр нөгөө нэг өөрийгөө мартцсан явж ирсэн аа. Гинт би ч нэрээ бүх зүйл надаас эхэлтэй юм байна. Бүх зүйл өөрөөс нь эхэлтэй юм байна гэдэг зүйлийг ойлгоо. Тэгээд ер нь бол хичээж лэн да. Төрөөд одаагүй байсан болохоор тэгээд охинтой болсон болохоор бүр ингээд хамаг эс дээр тавьсан байсан байлээ. Тэгээд амар зөөлхөн болсон байсан. Тэгээд яг энэ сургалтанд суугаад яг тэрийг мэдсэн. Би нэг төрхөөсөө өмнө болохоор ингээд амар олон хувраад байдаг гэсэн байхгүй. Заримдаа ингээд нэг амар өөртөө ихтэй ингээд заримдаа болохоор ингээд жоохон өөртөө ихтэй нуугдах талтай ч юм. Тэнгүүд нэг яг диск хийгээд үзсэн чинь бүгд яг 3-аас нэмэх 3-аас хасах 3-ын хооронд байсан дөрвөлээ. Тэгэл яг за заримдаа энэ дээр тавьчих юм байна, заримдаа энэ дээр тавьчих юм байна гэд мэдэж авсан. Тэгээ эндээс мэдэж авсан юм гэх юм бол хитрхийн ингээд нөгөө нэг өөрийгөө орхиод хүмүүсийн төлөө ингээд байгаад байсан юм бэлээ. Тэгээд хамгийн түрүүлээд миний нэг бодсон юм. Энэ бусад сургалтуудаас шал өөр төрлийн сургалтай нь яг үнэхээр айгүй гоё юм олж авч чадхаар ийм гоё сургалтай нэг эхний хичээл дээр л шууд тийм нөгөө нэг бодол хамгийн түрүүнд орж ирээ шууд нөхрөө чихтэл яг хамт сонсуулаад хамт хажуудаас олгоо тэгээ явцаа. Тэгээ яг одоо миний хамгийн энэ хичээлээс олж авсан нэг зүйл юу гэхээр ер нь бол би өөрийгөө гэхдээ нэлээд ингээд судлаад ингээд юм бөглөөл ер нь өөрөө яг ямар хүн юм манай нөхөр ямар хүн ингээд аюух тэгдэг байсан. Тэгээ ер нь бол миний бодож байсан та яг таарсан. Тэгээ тэрнээс гадна миний яг олж авсан гол зүйл нь хэмээн бусдыг яг таних дээр би ерөөсөө ажилтгүй байсан юм. Яг би гэсэн жоохон төвтэй. Би ийм нэг намайг ойлгох хэрэгтэй. Би өөрөө ийм хуучраас ийм төрлийн юмыг сонгоно энэ надад тийм шүү гэж боддог байсан бол одоо ялангуяа яг энэ Ян Левингийнхаа ажлыг хийхэд надад энэ бусдыг таних нь ямар чухал юм бэ? Тухайн хүнтэйгээ би яаж харьцах ёстой гэдэг зүйлийг л аюул сайн ойлгож авсан. Тэгээ ер нь л эхлээд тестлж хэрэгтэй маань жижигхэн тестүүдийг жижигхэн 1-2 асуултаар ингэж асуугаад тухайн хүнтэйгээ би яаж харьцах вэ гэдэг юмыг шууд нээж. Тэрнээс хүн болгондоо яг адилхан нэг юм ярахаар үр дүн ерөөсөө өөр аваад авах. Тэгэхээр нэг амжилттай байлгая гэж бодвол би өөрөө тухайн хүмүүсээ аюул сайн таних хэрэгтэй юм гэдэг зүйлийг маш сайн ойлгосон. Хоёрдугаар нь болохоор би нөхрөө таньдаг байсан юм байлээ. Тэгээд нөхрөө бас таньж авсан. Тэгээд бас өөрчлөөд ганцаараа өөрчлөлтгүй яваад ахаас хамтдаа ингээ явах юм бол бидний хүүхдүүдэд ч гэсэн заахгүйгээр өөртөө ингээ үлгэрлээд өөртөө харуулчих юм бол бас
гэр бүлийнхаа нөгөө бод бүтэхгүй байгаа зүйлсийг өөрчлөх бүрэн боломжтой юм байна гэдгийг олж харсан. Тэгээд тэрний нэр дор явагддаг. Та бол онцгой нэг сургуулийн хамгаалал ажилтны төслөж байна. Энд чинь өөрөө 20 хүн мэдээлэл юм шүү дээ. Уусаа